Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Эдриан. Төрсөн өдрийн минь төргий Эдриан. Зэг, наад муухай өнөртэй бэлслэгээ миний нүрнээс холдуул л да. Маринет, хичээлээ тарж ирчгээ дөрөөгөө цэвэрлэхээ мартваа. Ээж өнөөдөр баасан гарагчтэй. Бас би Алиятай юм хийнгээ төлөвлөчихсөн. За. Би цэвэрлэчихье. Гэхдээ тэгж яваа чиний хувийн эд зүйлийг чинь харж хул миний буруу биш шүү. Цахимшуудан өдрийн тэмдэглэлд Би өөрөө цэвэрлэе. өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Төрсөн өдрийн мэнд биш ээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Эдриан, өнөөдрийн хуваар. Баярлалаа, Натали. Баяраа, төрсөн өдрийн үжилийг зохиох тухай юу гэж байна? Юу л да, аав чинь үдшилэг хийх хэрэггүй байх гэсэн бодолтой байгаа. Мэдээч хэрэг. Төрсөн өдрийн мэнд Эдриан. Арай үгүй байлгүй дээ. Аав чинь дандаа тийм өөдрөдөө хүн байсан юм уу? Залуудаа хөгжүүлж найзуудтайгаа үжлэг хийх ямар зугаатайг уг нь мэдмээр л юм да. Залбуудаа ч гэсэн адилхан байсан байхаа. Ямар тач болохгүй гэдгийг мэдлээ. Чиний төрсөн өдөр штэ. Дахиад асуу. Чи өгч чадна. Заавал чадна. Би чадна. Бэлгээ заавал өгч чадна. Гэж би ер нь аавтай ч ярилцаад үзье. Цагаа өрөх хэрэггүй бодлоо өөрчлөхгүй л байх. Чадахгүй нэ. Чадахгүй юм байна. Чадлагүй яах юм бэ? Өглөөнөөс хойш хүлээсэн штэ. Одоо л өгдөг цаг. Сайн уу? Сайн уу? Байц. Тэнд миний бодож байсан зүйл болоод байна уу та? Өнөөдөр Эдрианы төрсөн өдөр гэж битгий хэлээрэй дээ. Би бүгдийг өөрөө хийх болж байна уу? Чиний хэрэг ер нь байна уу? Би чамд бэлэг хий. Биш ээ. Би хийснээ өгөх бэлэг бэлдээд юу гэхээр холдож бай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Эдриан. За, баярлалаа, Клой. Яах вэ? Миний явуулсан бэлгийг авсан уу? Үгүй. Юу? Хүргэгч залуу дээ. Их хүнд болохоор ганцаараа дийлэхгүй хамт өргөхөн хайхаар явсан байх. Хойр гамтад өнөө орой гэхэд чамд хүргүүлнэ. Буцаад Эдриан дээр оч. Бики холж агаад байл да. Чи чаднаа. Чи ямар бэлэг авсан бэ? Би аваагүй. Харин чи авна. Гайхширмаар бэлэг хайх хэрэгтэй шүү. Бас оройтож болохгүй. Альвэ, чи чаднаа. Яв болчлоо. Зураг авалттай. Би яагаад хэлж байгаагаа бодож чаддгүй юм бэ? Бодож байгаагаа хэлэх үү? Яг зөв. Би лидерийн аавтай уулзаж учир зүгөө олох хэрэгтэй юм шиг байна да. Энэ шуудангийн хайрцаг онгоохгүй байна. Хонхын дараад үз. Тоглоод байна уу? Эдриан байвал яана? Сайн уу? Сайн уу? Би Эдриантэй нэг ангид сурдаг. Хэлчихсэн үү? Хаарцганд хийчих. Баярлалаа. Эдриант таалагдасаа. Чи нэрээ битсэн биз дээ. Яанда Маринет минь. Хэн байсан бэ, Натали? Эдрианы найз. Төрсөн өдрийн бэлэг явуулсан байна. Миний өмнөөс бэлэг авахаа мартаагүй үсттэй. Та бэлэг ав гэж хэлээгүй. Хэлсэн л байх ёстой. Тийм ээ, ноён агрест. Би зохицуулна. Сайн байна. За, Сайн уу? ноён агрест тун удахгүй ирнэ. Эдрийн гэрт ирээгүй байна. Юу, би тантай уулзах гэж ирсэн юм аа. Ирэх мэ? Надтай юу? Тийм ээ, тэгсэн. Та Эдрианыг үжлэг зохиогоо зөвшөөрөөгүй. Гэхдээ өнөөдөр төрсөн өдөр нь штэ. Найзаа биш ирэх мэ? Эдриан их зүйл хүсээгүй. Үгүй, энэ бол эцсийн шийдвэр. Ингэж болохгүй штэ. Эдриан хичээлдээ унж байгаагүй. Таны хэлсэн бүхнийг хийдэг. Зураг авалт, туйл, зур сэлэм, хятад хэлээ төгөлдөр хуургээд л. Нина чи ирчихсэн юм уу? Найз хадлаа юу ч хийнэ. Хаяач гэсэн хөвгөлтэй байл да найзаа. Биш ирэх мэ? Гууж байна.
Хэрэггүй Нино. Зүгээр намайг сайн сонс. Би хүүдээ юу хэрэгтэйг мэднэ. Тэрнээс гадна чи манай хүүд муу үлгэр дүүрэл үзүүлж байгаа учраас манай гэр дахиж хөл тавих чинь хоригдж байна. Дариухан яв. Аава. Нино надад туслах гэсэн штэ. Баяртай. Нино, байц. Намайг уучлаарай. Манай аав их зөрүүд хүн аавд садаа болохгүй байсан нь дээр байдгийн. Энэ чинь шудраг биш байна. Хүүт хүндий юм аа. Юу тач баярлалаа. Аава, бууж байна. Болохгүй, тоглох цаг биш. Энд чи өрөөгөө цэвэрлэх ёстой. Том хүмүүс дандаа бүх зүйлийг боснуулж байх юм аа. Найздаа туслахыг хичээсэн ч хүч чадалгүйгээ мэдэрсэн нэгэн бухимдах нь ойлгомжтой. Бактериал бухимдал нь уур хилэн болж хувирахад нэг их удахгүй. Нийсэдоч бицхан акума минь хар хороо түнд шингэ. Намайг хүр ирвэхэ гэдэг. Харин одоо чамайг хөөс гаргаж гэдэг боллоо. Зэвүү хөргөм томчууд та уучраа олоход чинь би тусламж. Харин чи хариуд надад хадагтай цох хар муур хоёроос нэг зүйл авчиж өгөөрэй. Болж байна. Хүр ирвэхэ. Томчуудгүй ертөнц зэрэг чөлөөгөөр дүүрэн байх нь ойлгомжтой. Ямар сайхан юм бэ? Одоо асуудал гэж үгүй. Юу вэ? Туслаарай. Туслаарай. Яна. Энд чинь юу вэ? Гайхалтай. Ээжрэнгүүдэд бэлгээ авчихсан байх та. Сая юу гэсэн бэ? Бошуухан шиг сургуульд очихсан гэхээс хүлээж тэсгүй нэ. Ээж! Аава! Аав ээж хоёрыг чи намаад явчихлаа. Хүр ирвэхэ дахиад нэг акума илгээж. Акума хиний эзэлс Шингиснийг түргэх болох хэрэгтэй. Тики, толбот зах болгоорой. Ингээд хөгжилдөх цаг ирлээ. Юу айцгаандаа хүүхдүүд ээ? Та нарт аз тохиож томчууд өнөөдөр амралтаа авсан. Хамтлаа тоглож авцгаа. Гэрийн ажил, гэрийн даалгавар хийхгүй. Үгэлж анш хэнч байхгүй. Зүгээр л хөгжилдөцгөө. Хөөс гаргагч миний зүгээс та нарт өгч байгаа бэлэг. Болох хэрэггүй. Аав ээж чинь эргэж ирнэ. Би амлаж байна. Чи түр хүүхдүүдийг харж байгаарай. Тийм ээ. Хөөх. Мартахын аргагүй төрсөн өдөр болж шүү. Тийм ээ. Натали. Аава. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За сайн уу төрсөн өдрийн эзэн минь. Аав чинь мүд ирэхгүй. Муурын эзгүүд хулган тоглох хэрэгтэй. Нино юу? Хөөс гаргагч миний бие. Найзуудыг чинь ганц л зоригтой цуглуулсан. Чиний төрсөн өдрийг тэмдэглэх гэж. Тийм ээ. Янтаа. Төрсөн өдрийн баяр эхэлснийг мэдэгдэе. Тийм ээ. За альвэ залуусаа. Төрсөн өдрийн баяр төрсөн юм чинь нэг бол бүжгэл. Үгүй бол дээр хөөсөн дотор хөвж яваа томчуудын дэргэд очино гэж мэдэрэ. Ойлгосноо? Хадагтай цох хар муур хоёрын төгсгөлийг харах мөч тун удахгүй ирэхэндээ. Яач чадгаа юм бэ? Чиний хүсч байснаар төрсөн өдрийн баярыг чинь тэмдэглэж байна штэ. Гэхдээ Ниног өөрчилсөн хормоо акумаг холдуулах хэрэгтэй штэ. Ийм боломж чамд дахиж олдохгүй шүү. Альвэ аавынхаа эзгүү жаахан хөвгөлдөөд аваа. Тэгснийгээ дараа Ниног аварч акумаг ч бас бариад авчихна. Тэгээд л гүцээ. Ойлголоо. Чиний зөв. Амьдралд анхудаа хүссэн зүйлээ хийх боломж олж байгаа маань энэ юм байна шүү дээ.
гаргагч чамтай тооцоо батна да. Янцтай. Сайн уу? Таалагдчих вэ? Анхудаа тэмдэглэж байгаа болохоор сайн мэдэхгүй байна л да. Уянгийн ай тавиад өгөөч. Уянгийн бүжгийн ая тавихад араа эрт юм шүү. Эдриан ихний уянгийн бүжгээ хийх боломж олгооч. Тэгвэл ч өөр хэрэг шүү. Бүгд нэг л хачин болчихсон юм шиг надад санагдаад байна. Наадвал чи хамаагүй. Явч бүжгэлцгээе. Наашир. Ийм зүйл болохыг би яасан ч зөвшөөрөхгүй. Аз дуудлаа. Пянз юм уу та? Янстай. Хөөе, хэн дураараа ая сольчих вэ? Чи удахгүй мэднэ. Баригдахаас өмнө түрхэн шиг буцаад маринет болохоос. Толботцох амарлаа. Маринет аргагүй байдалд орчихлоо. Аргагүй байдал гэж чи атаархснаа хэлж байна уу? Аз дуудсны дараа юу болдгийг чи сайн мэднэ. Ганцхан минутын дараа чи эргээд хэвэндээ ордог гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ хөөс гаргагч эндээс холдохгүй юм байна. Тэгэхээр чиний эрч хүчийг сэлгэхийн тулд жаахан юм идүүлээ. Тэгээд үндсэн ажилдаа шууд орно. Амлаж байна. Түрхэн шиг хувирч болох газар олох хэрэгтэй. Чи хаана байсан бэ? Чамд ямар нэг юм тохиолдсон болов гэж айлаа. Би ч гэсэн. Хатагтай цохоор муур хоёр хизээ мөдгөө гарч ирээд биднийг аварч таарна. Хүмүүсийн урмыг хугалж байгаагүй штэ. Харин одоо наашир харуулах юм байна. Надад амжуулах ёстой нэг ажил байна л да. Эдринтэй холбоотой шүү. Ойлголоо. Маринет, хөөс гаргагч. Одоохон жаахан л хүлээч. Харда. Чи одоо нэрээ бичиж болно. Тийм ээ. Хөөе чи яагаад бүжгэлэхгүй байгаа юм бэ? Чамд хамаагүй хэрэг. Надад хамаатай хэрэг болгож чадсан шүү. Хүндэтгсэн маринет. Болчихлоо. За, би болчихлоо. Хувирхуутай маринет. Алия энд байхад болохгүй штэ. Чи сая юу гэсэн бэ? Явж бай, удахгүй араас чинь очино. Үгүй, тийг чиний зүв байж ингэж цаг алдах ёсгүй байсан юм. Парис хотын залуусаа юу байна да? Тимээ, үнэхээр дог. Дагвэн. Хатагтай сох мөн үү? Уучлаарай хөөс гаргагчаа. Төрсөн өдрийн баяр дуслаа. Чи яагаад бүснүүлж байгаа юм бэ? Чи эхлээд томчуудыг алга болгосон. Одоо сүулдэ баярлж хөгжилдөггүй байгаа хүн бүрийг хорих санаатай байна. Энэ баярыг сүйтгэхийг чинь би зөвшөөрөхгүй шүү. Би яста тэнийг юм хийсэн бол та. Лэг савраа гаргацгаая. Амжиж ирж чадлаа шүү. Би ганцаараа дөнгөж байсан. Гэхдээ баярлалаа. Шэдэд эрдэнэсийн ав. Хүч чадал надад хэрэгтэй. Яг одоо.
Бүдэж өгөхөөс өмнө шидэд эрдэнсээ өг. Мөрөөдөгч хэрэггүй. Баярын уур амьсгал эвдэгчд томчуудаас ялгарх юм алга. Хүүхдүүдэд эцэг их нь хэрэгтэй. Буруу. Хүүхдүүдэд эрх чөлөө хэрэгтэй. Юунд ч баригдалгүй дураараа байх ёстой. Харин томчууд цагдж хорих ёсгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдэд анхаарал халамж тавьж хайрлж хамгаалдаг юм шүү дээ. Бүх эцэг их тийм шээ. Гэхдээ чи томчуудыг буцааж авчрах ёстой. Хэзээ ч үгүй. Гэж томчуудад тэгж их санаа зовоод байгаа бол тэдэнтэй хамт тэнгэр төвж явбал яасан бэ? Хөөс гаргагч яаж угаа чин энэ вэ? Тэднээс шидэд эрдэнсийг авах ёстой байсан шүү дээ. Суйруулах чадлаа ашиглаач. Наадхаа тэр дор байхад хэлэх чинь яагав? Энэ хөөсөн дотор үүрт хамт хашигдах гээ юу? Суурил ирж байна. Энэ удаа хөл дээрээ газардаж чадах эсгийг чинь хардгийн билүү? Димэ байха. Саваага гарга. Тийш нь. Ойлголоо. Сайн бариарай. Мөр өндрөөс айдгүй сайн хэрэг. Хөөс гаргагч төхөөрөмжийг авах хэрэгтэй. Акума тэндэл шингэсэн байх. Түргэлэх хэрэгтэй. Та нар яаваа. Бууж ирээд бүжиглэлдээ. Хөөсийг чинь хагалсан дуучлаарай. Хатагтай цох. Хатагтай цох. Хатагтай цох. Хамтай хамт баяр тэмдэглэхийг хүсэж байгаа нэг ч хүн алга байна. Хатагтай. Та нар чи яаж чадах юм бэ? Яагаад бүгдээр хийм болчихов? Яагаад? Үгүй. Найзуудыг ч очих газар задгаа сансар. Тэндээс хизээч наашаа эргэж ирж чадахгүй. Би боц чивэндээ орох гэдэг вэ? Хурдлаарай. Азаа үзнэ. Чи наадхаа ашиглаж чадах юм уу? Энэс өөр хийж чадах зүйл алгүй хөөс гаргагчаа. Ойлгочихлоо. Хармора, намайг халахлаарай. Түргэлээрэй. Муухай шавж минь одоо наанасаа гар. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангиж ирэх цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирэвэ хэмээн. Гайхалтай хатагтай цох. Юу вэ? Амжилттай. Хатагтай цог чи надаас өөр зугтаж чадахгүй. Чамааг бариад юу ч үлдээхгүй дэвсэлж хайн та. Хоёуланг чинь үгүй хийн. Натали, хүүд маань бэлэг таалагдсан уу? Юу л да би яг одоо аваачиж өгөх гэж байгаа ярих мэ? Сайн байна. Төрсөн өдрийн бэлэг аавч нөгөөллээ. Баярлалаа. Нөгөө миний өмнөөс аавд баярлалаа гээд дамжуулаад өгөөч. Амжихгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өчигдөр хөргөж ирэх томчууд байгаагүй штэ. Тэгээд юу гэж? Бүр дургүй хурцлээ. Итгэж чадахгүй нэ. Бухимдаж байгааг нь харах сайхан байна. Сайн уу өгтөө? Миний бэлгэлсэн оролтыг Эдрийн зүүчихсэн байна штэ. Сайн уу найз минь? Сайхан оролт байна шүү Эдрийн. Гой харагдаж байна. Тийм шүү. Аав маань бэлгэлсэн гэж боддоо. Надад 3 жил дараа алж онцгүй үзэг бэлгэлсэн. Санаанд оромгүй бэлэг байлаа.
Хөө хүн өөрчлөгдгөл юм байна. Томчууд заримдаа дог байж чадчихвэн шүү. Томчууд гэснээс аав чамайг надад муу үлгэр дүүрэл үзүүлдэг гэж. За зүгээр дээ битгий санаа зов. Хоёулаа хүүрд найзууд хэвээрээ. Энэ оролтыг нэгсэн хүн нь би гэд хэлэх хэрэгтэй штэ. Гэхдээ аав нь бэлгэлсэн гэд их баярлж байна. Баярлсан сэтгэлийн унтраамааргүй байна. Маринет минь дээ. Чи гайхалтай охин гэдгийг мэдтгүү. Хизээ нэг өдөр эдрийн энийг олж харах л болно. Үнэн шүү. Та бүхний үзэх дуртай уралдаан цэнгэнт сорилт нэвтрүүлэгт эргээ тавтай морил. Дараагийн оролцогчоо хамтдаа угтан авцгаая. Нино. Дон сургуулийн сурагч Нино маань DJ хийдэг. Үнэхээр янзтай. Бид чамд юу бэлдсэнийг хардаа. Гэрийн хорой гинэ. Яагаад? Уншаад өгөхөр чи санах байх та. Даваа гаргийн өглөө биеийн тамирын хичээл тасалсан. Би давтлагын өрөөнд байсан. Баасан гаргийн өрөө давтлагын өрөөнд очиагүй. Биеийн тамир орж байсан штэ. Чи байх ёстой газар очих ёстой цагтаа очиагүй. Дахиж ийм алдаа гаргахаас чинь сэргийлж гэртээ байлгахаас өөр арга алга. Намайг урьсан. Нино бол миний найз. Намайг очно гэж бодож байгаа. Манай үзэгчид чамд ямар сорилт бэлдсэн бэ гэвэл Парис хотын эрхэм дарга Андре Буржуаг бүжиглүүлэх. Маа нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөнд баярлалаа эрхмээ. Нино одоо ямар боломж байгаа бол? Ямар ч боломж байхгүй. Би бүжиглэх дурггүй. Мадоног цэцэрлэгт байхад хамгийн сүүлд бүжигийн талбай дээр гарсан байх. Нино чиний найз гэдгийг мэдж байна. Утга учиргүй тайлбар тавьж хичээл тасалдагч нь үргэлжлээд байвал гэрийн хорионд оруулахаас өөр аргагүй. Янзтай. Тэднийг буруутгах аргагүй. Чамайг дэлхийн ертөнцийг аврахын тулд хичээлээ тасалж байгааг аав ээж хоёр чинь мэдэхгүй штэ. Маш нууц супер батрын хувьд гэрийн хорионд орно гэдг нь байж болшгүй хэрэг. Шудраг биш санагдаад байна. Тэгэж ярьж болохгүй. Нино ялчхвал чи дараагийн 7 хоногт очиж дэмжиж болно. Гэрийн хорионд байх хугацаа чинь дуусчихна. Тийм л дээ. Гэхдээ өнөөдөр Эдриан тэнд байгаа. Сорилт. Ямар сонирхолтой зүйл бодож олоо вэ? Энэ нэвтрүүлгийн үеэр сөрөг бодол санаа хамгийн ихээр ялгарх нь ойлгомжтой. Хар хороо ашиглах сайхан боломж гарч ирлээ. Аlia чи үнэхээр тэгж бодож байна уу? Уучлаарай. Гэхдээ би аавыг чинь сайн ойлгож байна. Чи байх ёстой газараа ерөөсөө байдгүй. Хоцорч ирнэ, гинт алгуулчих нь. Хаяа чамайг хоёр өөр амьдралтай юм биш байгаа гэж сэжэлдэг шүү. За болил доо. Чи тоглож байгаа үсттэй. Та түр энд хүлээж байгаарай. Баярлалаа. Зүгээр юу ч болоогүй. Ялчглаа. Нино сорилтыг давж чадлаа. Ноён буржуа та хөгжмийн хэмнэлт толгоо хөдлөсөн. Энийг чинь бүжиглсэн тооцно. Юу? Би бүжиглээгүй. Зүгээр л хөзөө маань загтанснаас өөр зүйлгүй. Загтнаа гарах гэж хөгжмийн хэмнэлт хөдлөх нь бүжиглж байгаагаас өөрцгүй. Нино баяр хүргэе. Эх 7 хоногт ирж дараагийн сорилттой нүүр тулах нь байна шүү дээ. Харин одоо дараагийн оролцогчоо угтан авъя. Саймон Гримо. Яста янзтай байлаа. Ноён Гримо, та бол ховсчин. Та хүмүүсээс хүссэн зүйл авахын тулд хүзэр ашиглан тэднийг ховсдог гэсэн үү? Тийм ээ, би ховсч. Гэхдээ би энэ чадвараа ашиглаж хүссэн болгоноо авдаг байл дээ. Саймон, өнөөдөр чи ямар сорилтыг давах вэ гэвэл хэр барагтай хэвлэл мэдээллийн хэрэгслэр үзэгдээд байдаг вэ? Алдартай нэг эрхэм буюу загварын хаан Габриэл Агрестиг энэ студид авчрах. Энэ чинь юу нэвтрүүлэг вэ? Ярилцлага хийн гэж надад хэлсэн шүү дээ. Эдрийн аав чинь байна. Гримо сорилт эхэллээ. Ховсдох чадвараа ашиглан ноён Агрестиг энд авчирч чадах эсхийг чинь харцгаая. Танд хэлсэн шүү дээ. Би хүссэн болгоно чимхий ховсчин байх нэ. Инээдтэй байгаа үстэй Габриэл. Хөг юм. Өрөвдөлтэй нэвтрүүлэг өчүүхэн оролцогч. Намайг ховсдно гэсэн үү? Хизээж чадахгүй. Манай авч мөндөө. Ноён Агрест сорилтонд оролцохоос татгалзлаа. Үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ шудраг биш байна. Надад оролцож үзэх боломж ч Тийм ээ. Басамжлал, доромжлал. Ялагдсан нэгнийг ялагч болгож хувирахад яг тохирсон өгөгдөл. Бэцхэн акумамын нэсч очоод тэрнийг өөрсдийн тал дургуул. Намайг хүр ирвэхэ гэдэг. Чи одоо зааварлагч Саймон боллоо.
Чамайг хамгийн хүчрхэг ховсчин болоход чинь би туслая. Харин тохиромжтой цаг ирэх үед чи надад хариу тус хүргээрэй. Тохирох зааварлагч Саймон. Зааварлагч Саймон зөвшөөрч байна. Зааварлагч Саймон нэвтрүүлэг дуус болоогүй гэж хэллээ. Юу болоод байна? Чимээгүй. Зааварлагч Саймон чамайг нуус шиг уйтгартай амтан бол гэж хэллээ. Зааварлагч Саймон зогс гэж хэллээ. Зааварлагч Саймон чамайг горил бол гэж хэллээ. Маринет хардаа. Алия дараа яри. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Би хүүхэд харах ажлаа үргэлжлүүлээ дээ. Тики одоо яах вэ? Гэрийн хорионд орчихсон байдаг. Чанд өөр сонголт байхгүй. Хувирах хэрэгтэй. Аль болох мэддэхгүй байхыг хичээцгээе. Гэр ашигласан нь зөв байхаа. Үнэмшигтэй болж. Тики талбад зах болгоорой. Габриэл Агрест миний сорилтыг хүлээж аваагүйхээ шанх хүртэх болно. Өнөө шөн тэрээр энэ студид өөрийн биеэр ирж бид бүгдийг баясгана. Габриэл би чам дээр удахгүй очноо. Аав руу юу? Эристэл тэг юм. Гэхдээ надад нэг санаа төрлөө. Зааварлагч Саймон амжилт хүсье. Хар мөр амаа хэмгээд хүзрөө нааш нүг гэж хэллээ. Горил чиний учрыг олж чана. Зааварлагч Саймон хар муурыг дуусгах гэж хэллээ. Би байн хөл дээр газардаж чаддгүйч буцаагаад хариуг нь заавал барьдаг шүү. Надад айрам хэрэгтэй. Зааварлагч Саймон бүгдийг чинь цэрэг бол гэж хэллээ. Зааварлагч Саймон та бүхнийг Парисотын болон тохой бүрийг нэгжиж Габриэл Агрестийг ол гэж байна. Болгоомжтой л байгаарай. Каратегийн багш маань хэмжээ чухал биш гэж хэлсэн. Хатагтай цохоо. Хөөе, чи сайн уу? Би зүгээрээ. Гэхдээ манай найз эдрийн энд байх ёстой. Битгий санаа зов. Найзыг чинь олно. Каратегаар хичээллэхэ болно. Сайн хатагтай цохоо. Одоо хангалттай. Сүрэл ирж байна. Чамтай уулзах сайхан байна шүү, хар муура. Уучлаарай. Чамайг зааварлагч Саймон байна гэж бодлоо. Би харсан. Бүхэл бүтэн айрамтай болсон байна лээ. Габриэл Агрестийг хайж байгаа. Зааварлагч Саймоноос өрсөх хэрэгтэй. Хар муура, чи буцаад хувирах гэж байна. Би Ниногийн найзыг дахиад сайн хайгаатгая. Хайх хэрэггүй. Аягүй бол ховстуулчихсан биз. Гэхдээ миний найз ч дээ. Тийм л дээ. Нуугдаж байж ч мэднэ. Та хоёр үргэлжлүүлээд хайдаа. Габриэл Агрестийн гэрт удахгүй уулзцгаая. Идэр энийг олох их амархан шүү. Лэг, нуугдараа. Нино. Идрийн. Найз минь чи зүгээр үү? Би зүгээрээ. Сайн уу? Сайн уу? Чи үнэхээр зүгээр үү? Би үнэхээр зүгээрээ. Яг одоо манай гэр рүү явах хэрэгтэй. Аав маань аюулд орчиход байна. Явцгаая. Хар муур тэнд биднийг хүлээж байгаа. Натали, аав хаана вэ? Аав аюулд орчиход байна. Өөрөө мэдэж байгаа. Орой минь хадагтай цохоо. Аава та энд байж болохгүй. Зааварлагч Саймонгийн ховс чинь таны хараас ирж яваа.
Галзуу салаатай хүнээс бол зогдох гэж юу яасан ч үгүй. Гэхдээ та болгоомжлох хэрэгтэй. Таныг яаж чих юм бэлээ? Дэш өрөөр өгөөр. Чи өнөөдөр хангалттай зугаацлаа. Наатали дагуулад яв. Хүүгийн өмнөөс уучлалт гуйж байна. Эдрийн ээжтэйгээ адилхан альва сэтгэл хөдлөлөөр ханддаг. Гэхдээ хүүгийн чи хэлдэг үнэн. Зааварлагч Саймон үнэхээр аюултай. Юу болохыг та харахгүй. Хадагтай цох намайг хамгаалж байхад юу л болоо ээж. Аав ч нараа ямар нэгэн робот юм биш үсттэй. Аав нэг шийдсэн л бол юу ч хэлээд нэмэргүй байдаг. Хөөх. Чиний өөрөө зарим нэг цэнгэлд хүрээлэнгээс ч том байхаа. Гэртээ байгаа юм шиг тухлаарай. Би шүршүрт ороодох. Одоо юу? Загар өмсөгч хүн чинь ийм л байдгийн байна. Аав яагаад миний үгийг оошоодгүй юм болоо? Лэг савраа гаргацгаая. Өөлөх зүйлгүй байгаа биз? Юу? Таасаа юу гэсэн бэ? Үгүй хэлж байна. Эдрийн төгс төгөлдрийн илэрхийлэл биш гэж юу? Тийм ээ. Төгс төгөлтөр. Би хүүхчин сайн мэдэхгүй ч төгс юм шиг харагдаж байна. Эмгээ чинь өмнө нь огт анзаарч байгаагүй юм байна. Үнэхээр өөрмөц юм гэж. Дургуцахгүй болоо. Уучлаарай. Хармура, чи хаана байна? Би зааварлагч Саймоныг саатуулж байлаа. Тэгээд Хармура. Таанч бүтэлтэй болсонгүй. Зааварлагч Саймон аймаа дагуулад ирж байна. Бүх гарцыг хаа. Ханаас нь ч ороод ирж мэдхэр байна. Яаралтай хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгаалах системийг идэвхжүүл. Хамгаалалт идэвхжлээ. Манай хамгаалах системийн тухай чи яаж мэддэг юм? Иймэрхүү байшин энэ зэргийн хамгаалалттай байх нь ойлгомжтой. Тэд орж иж чадахгүй. Би эхлэл цайтай зайзал гэсэн үг. Зааварлагч Саймон устгах гэж хэллээ. Онцгой байдал үүслээ. Тэд дэндүү боловла. Таны хамгаалтын систем торгоож дийлэхгүй юм байна. Эдриан Нино хоёр дээр очилгүй болохгүй. Натали, гарцыг нэг шаардлага гарвал наад хаашиглаарай. Хадагтай цогтой хамт яв. Би гадна хамгаалтыг чангадах гээд үзье. Бушуухан нүгд. Энд байх аюултай. Хэнч надад юу хийх юм зааварлага ирэхгүй. Супер баатар байсан ч тэр. Аюулд орчход байгаагаа ойлгож байна уу? Бусдаас дээгүүр бол жүжиглээд байлгүй миний хэлснээр хийгээд их гэж байна. Түргэн ааштай юм гэж нэг хүн санаанд орчихлоо. Зааварлагч Саймон энийг сайхан санаа гэж би бодох. Габриэл энд байгаа. Тийм ээ. Гэхдээ тохирсноо мартаагүй үз. Хадагтай цог хармуур хоёр ойрхон байгаа. Тэдэнтэй нүүр тулгаараа надад хариу тус хүргэх сайхан боломж чамд гарч ирнэ. Чидэд Эрдэнэсийн миний гарт атгуулахад л хангалттай. Бэлсэн тооцч болно шүү. Зааварлагч Саймон тэднийг дийлэх нь ойлгомжтой. Хадагтай цохоо дотор юу болж байна? Өөр аюулгүй газар руу явах хэрэгтэй. Эдриан хаана вэ? Шүршүрт орж байгаа. Одоо юу? Завар өмсчийн зан хатгаад байна гэсэн. Ниног дагуулад яв. Би Эдрианыг хариуцъя. Удирдлага надад үлдээч. Эдриан? 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 Яасан? Нөгөө чи явах ястай. Хитрхи аюултай. Эндээс Эхлээд хувцас өмсөж болно үсттэй. бололгүй яах вэ? Шаардлагатай гэвэл үгүй мэдээж өмсөх хэрэгтэй гэх гэсэн юм л та. Эдрийн хаан байна. Удахгүй ирнэ. Хадагтай цогтой хамт байгаа. 17 настай миний ээж үсгэлэнтэй байгаа үз. Нүдний яг л чиний шиг. Эндээ үлд. Өөх, сая юу болоод өнгөрчих вэ? Хайрын ууч асчих шиг болох юм. Туслах хэрэгтэй. Лэг савраа гаргацгаая. Дахиад л биш шүү. Тэд ирж байна уу? Баригдсан да.
Хармор! Үнэхээр зугаатай юм болж байна шүү. Сорилт нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар танд хүрэх гэж байна. Зааварлагч Сайн миний бие та бүхэнд орой минь хүргэе. Би амлсандаа хүрч Габриэл Агрестиг энд авчирлаа. Зааварлагч Сайн чамайг эрвэхэ бол гэж хэллээ. Ноён Агрестиг аврах хэрэгтэй. Маргааш хэд энэ эрвэхэ дахиж үзэгдэхгүй. Акума тэр хүзэрнүүдийн нэгэнд байж таарлаа. Олон хүзэр байна. Яг алинд нь байгаа бол Хадагтай цог хармуур. Өөрсдийн шид дэрднэ надад өгвөл Габриэлийг та хоёрт өгч болох юм. Зөв шийдвэр гаргаарай та. Мөрөөдөгч хэрэггүй. Аз дуудах цаг боллоо. Ширинлэнийг ёо. Чам чидэд ёо үг нь байгаа штэ. Ямар тач хэрэг болох байх. Зааварлагч Сайн чиний ёоёг хэрэг болохгүй гэж хэллээ. Зааварлагч Сайн чиний савааг Хэрэг болохгүй гэж юу? Тэгж бодохгүй л шүү. Чам дөв хэлэх боломж олгохгүй гэж мэд. Зааварлагч Сайн намайг сонсохгүй ч хамаагүй. Миний амнаас гарсан үг бүр биелэлээ олдог. Зааварлагч Сайн та хоёрыг шидэт эрдэнэсээ тайлж өг гэж хэллээ. Зааварлагч Сайн бэцхэ онгоц шиг хөөр гэж хэллээ. Тээвэрлүү явж байна. Зогсоох хэрэгтэй. Энэ бол Акумаг барих сүүлчийн боломж. Би ганцаараа барьж чадахгүй. Зааварлагч Саймны учрыг олчихвол ноён Агрест аюулгүй болно. Тэгвэл түрхэн шиг учрыг нь олцгоё. Ёо ч байхгүй. Яаж надтай үзэлцэх гэж байна да? Зааварлагч Сайн энэ бүхэн дууссан гэж хэллээ. Миний ханаас Зааварлагч Сайн Сүрэл ирж байна. Ийм байх ёсгүй. Би чиний ёоёг ашиглагдахааргүй болгосон шүү дээ. энийг бол тийм ээ. Харин энийг бол үгүй. Гайхалтай, хадагтай цах. Миний ёо ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да? Баяртай бяцхан ирвэх юм. Цагаараа. Ярхмэ таны нийслэг хойшлогдсон юм шиг байна. Чи юу? Хатагтай цог бид хоёрын тусыг мартахгүй үсттэй. Хармуура, бүгд чинь эндээс дүргэн яв. Халуун төмөр дээгүүр гүйж яваа муур шиг хар хурдаараа явлаа. Баяртай ноён Агрест. Баяртай хатагтай минь. Чиний бөгжийг юу анзаарч байгаагүй юм байна. Надтай холбоотой өөр анзааралгүй өнгөрөөсөн зүйл байхгүй юу? Хэрэг явдлаа айтайхан шийдэгдсэнд баяртай байна.
Бид бүгдийн үзэх дуртай сорилт нэвтрүүлэг эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт Дог DJ Нино өөрт оногдсон сорилтыг амжилттай давсан билээ. Ниног хамтдаа угтан авцгаая. DJ Нино Шанино. гараад ирээ. Өнгөрсөн 7 хоног тооцоорч тасалсан мэдээ ирээгүй. Сайхан мэдээ байна Маринет. Тэгэхээр одоо явж найзыгаа дэмжиж болно шүү. Та хоёртай хамт үзчихдгийм билүү гэж бодлоо. Хэрвээ та хоёр дургуутсахгүй бол шүү дээ. Нино. Өнөөдөр чамд ямар сорилт таарсныг хэлж өгье. Өмнө нэг хүнийг бүжиглүүлэх ёстой байсан бол өнөөдөр хоёр хүнийг бүжиглүүлэх сорилт ирсэн байна. Гэхдээ энэ удаа чи өөрөө сонгох боломжтой. Үнэхээр сайхан боломж байна шүү. Миний урмыг яасан ч угуулахгүй хоёр хүнийг би сорилтанд дуудмаар байна. Хадагтай цох, хар муур. Бодоод байсан чинь би нилээд ядарч явж унтлаа. Маргааш хичээлдээ хоцорч очиод энэ сайхан амжилтын бухайгаа дасалж болохгүй шүү дээ. Юу басныг хэлж өгөөрэй. Тэгье. Тэгэлгүй яах вэ? Заримдаа энэ охины учрыг юу ойлгох байчих юм. Таах хэрэггүй дээ. Сургуульдаа идэх зүтгэлтэй ингэж дур сонирхолтой явна гэдэг үнэхээр сайн хэрэг.